хорвоод ирснээ зарлаж уйлан 64 насныхаа төрсөн өдрийг үр бүгд ажилцээ автонартайгаа тэмдэглэж байгаа баярсан ахнартаа төрсөн өдрийн ганцхан мэндийг өргөд дэвшүүлье. Шөрөнд урнасч удаан жаргаарай гэж хүсгэрэж байна. Дэцэн удмыг залгасан тэнүүн бурлавтайда мөр бүтэн явдаг аби аз чаргал баяр баясгалан танаас ихтэй шүү амьдралын гэгээлэг бүхэн аваа гэж дуудахаас ихтэй тентэр тунтэрхэн алхахаа дэнэж хөрдөн түшээ дэндүү баярлан хорсон ханяадэд чигрээ дүүртэлэн шээсэн хамбурлавтайда явдаг аби хаз чаргал баяр баясгалан танаас ихтэй шүү амьдралын гэгээлэг бүхэн аваа гэж дуудахаас ихтэй Тэгэхээр өнөөдрийн хүртэл 64 нас хүртлээр энэ сайхан он жилүүдийг амьдралын түүгээ бүтээж өнөөдөр үр хүүхэд аж зээ нартайгаа ах дүү нартайгаа энэ сайхан төрсөн өдрийнхөө одоо бас нэгэн түүгийг бүтээж байгаа энэ тахимд баярын тахимд хуралдсан цугласан та нартай бас баярлалаа. За ингээд бүгдээрээ аз жаргалтайгаар баярын ширээндээ сууцгаахыг хүргэж байна. Ус хотгийн компани Өрбий мастраараа мөн ажилласан дээрх ажлын хугацаанд Баяргөр аймгийн 19 суманд жилд дунджаар 10 гаруй цэвэр усны ус гаргаж хүн молыг ундааж исэн ач буянтай ийм цагаан мөртөө ажил хийж ирсэн билээ. 2020 оны 4-р сараас эхлэн Эрх хасар компани туслах ажилтнаар ажиллаж байна. За Эрх хасар компани Улаанбаатар хотын хан үйлдвэрийн 21-р хорооны нутгийн төсөвт хүнсний худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа. Тус хорооллын ард түмэнд үйлчилж байгаа. Одоо компани өсөн дэвжиж салбараар яаж байгаа ийм компани байгаа. За тэгэхээр 1980-аас усны аж ахуй байгууллагын авар болж исэн. За ингээд Эгэл ардын нэгэн энгийн сайхан баяр сайхан ах маань одоо ийм намтар түүхтэй яжээ. За үүнээс илүү амьдралын баялаг түүхүүд бол мэдээж баялаг байгаа. Үлдэх тишгүй энэ дээр одоо яриад дуусшгүй баялаг түүхүүд байгаа. За ингээд баяр сайхан ахынхаа рүүгэн хүүг өрж байна. Мөчөж өгсөн. Аавтаа маш баярлж байна. За тийм. Миний аавтаас нэр амар олон хүүхдтэй юм биш. Заавал үгээр хэлхээс илүү үйлдэлээр бид эдэд маш сайн хүмүүжүүлсэн. Бид бүхэн аавгаа хөдөлмөрлөж бидний төлөө хичээл зүтгэж байгааг өөрсдийн нүдээр харж өссөн болохоор бид дөрвөлээ энэ ажил хөдөлмөрөөр шалдахыг мэдхгүй тууштай хүмүүс болж хүмүүцээ аавтаа маш их баярлалаа.
Тэгээд нэг амьдрал тийм энэ угаасаа цаг үеч тийм хэцүү байсан. Тэр болгоныг бид нэр өөрсдөө мэдчихсэн болохоор аавгаа яаж хичээжсэн бид нар маш сайн мэдж байгаа. Тэгээд өөрсдөө хүүхдүүдэд ч гэсэн тэр болгоныг ойлгуулахыг хичээдэг. Тэгээд аав та төсөө өдрийн минь дүргээ одоо манай аав ээж нэг газрын дөрөв ирэх шиг дөрөв хүүхэд энэ хорвоод төрүүлж өсгөж одоо хэцээнд нь бол одоо энэ заал баг багтаж ядсан хүмүүс очоод байна. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо аавч өөрийнхөө бидний төлөө хичээсэн бүх зүйл нь маш талархж байгаа. Ирээдүйд энээс илүү аавч өөрийнхөө ан жаргалтай байлгана гэж дөрөв хүүхдийн өмнөөс одоо ганц хүн амлаж байна. Сэтгэл санаагийн зовоохгүй жаргана. За аавда төсөө өдрийн минь дүргээ хайртай шүү. Ээжтэй ч хайртай шүү. Юрэж байна. За хүрэлцсэн та бүхэндээ бас баярлалаа. Өдөр хайртай шүү. За. Өөрөө юу хийндэ амар гоё төсөөлсөн те хэрэг би тэрэндээ хүрэхгүй бол нэг үйлсэн эсвэл маш их давтаад үйлсэн гэж бодсон байхгүй юу? Тийм төсөөлснөөс илүү гоё. Хоёроо үйлсэн чинь гоё мам дахиад бүр ахлуулсан болоо хүрээд ирсэн. Тэгээд нэггүй айгуу гоё найз нөхдөд цуглуулаад ээж аавын цуглуулаад ахтай цуглуулаад би хүрэн өнөө бүдүүний зэн хоёр тийм ээ. Өгнө над нэг мөрөдлээс энэ жил гормай гэж одоо яг миний бүхэн шиг юм уу? Яг тийм гоё өдөр болчихлоо. Тэр нөгөө хэлэх үг маань юм байна. Ээж минь өнөөдөр би дөрөв хүсэх гэжтэй. Залуу сайхан басаа. Бүхэл цаг үе одоо өсөж яваа. Эмээ өөрсдөө цаг хугацаа бүгдээр нь ингээд бид нар зориулдаг. Тэр тундаа хамгийн сайн би яддаг байхгүй юу? Энэ айлын хамгийн анхны одоо зэхний тэ төрүүлээ ах хичээсээ өмнө ээж аваараа өвөө болсон. Тэгээд тэр үед аав ээж болчихсон. 50-тай. Тэгээд би өөрөө дүнгийн 20-тай өөрөө амар том болсон. Ээж автаа очоод нөгөө хэлчихсэн. Би тэр юм хүн намайг ингээд загнах юм болоо гэж бодчихсон. Хич наа түүчлээгүй. Хаан байгаа муу ч юм уу тэг хүмүүс амар юм басууд юм чинь надаас юус гэж байгаа. Одоо тэг чи яана сургуулийн яана гэж бодсон. Тэгтэн би зүгээр би хичээлтэй аваад төрөөлөх баг ажил хийгээд амар цаг амьдрал гэж хэлжсэн. Яг цагаан талаад анхны хувьд гарсан тийм хүн л хичээлдээ нэг хэд хончод хичээлдээ явсан чи толгой ирээд гэсэн чи ээж нам. Зас хараа минь. Энэ олон жил амьдрахтаа төлөвлөгөө чамцаг сар урт хичээлд явж байгаа хүн хадаа юм биш үү? Нэг өдөр толгой чирээд унаад ирэхвэгээ. Тэгээ би яг хэсэг хугацааны дараа тэгээд ээж аав хоёр маань ирээд
миний том охин нандин билээ авч яваа. Ээж минь охиндөө шуу атал хоосон хөхөөсээр байгаа. Өнөөдрийн том нандин билээ усгсан маань. Өөр том эзэн билээ маань хаах минь яг л усгсан. Аваад ойлаад хитэн намайг унтгээл аав шинжэнгөө аваад хондог байсан. Хүүхдийн жоо хийсэн зүйлүүд даав яа. Хүүхдийн даавгаа гарсууж байсан. Тэгээд ингээд бодохоор би аав ээжтэй аюу өртөө байхгүй. Энэ хорвоод яаж ийгүүлсэн яаж би сайн амьдсан аав ээж гэж хариулж дийлэхгүй байлаад бодсон. Тэгээд өнөөдрийн байдлаар ингээд би өөрийгөө ингээд өгөхөд аюу ажиглалтай хүн юм байна. Аав ээж маань ирүүл сарвал ихчтэй үл ихчтэй, ахтай бол ахтай, дүүтэй үл дүүтэй. Хорвоод сайхан ахтаймаас уусан гэр байна. Өнөр өтмөн сайхан үр хүүхэд минь байна. Нэг намуухан дөлөөхөн дуу зүйлдээ аюу мундаг хүрдэн хтай. Тэгээ ингээд бодохоор би амар хацсан юм багхгүй. Би хүүхд тахтай амар ингэж одоо яаж ч гомдох хүүхдээс ахгүй. Би яагаад юм хорвоод юм бэ? Нэг имээтэй нэг өөртөө нэг ээж нэг ахтай, нэг их чинь нэг ахтай нэг дүүтэй. Би яа ингэ голомтол хүүхд байна гэж. Тэгээ би хожим өнөөдөр өөрийгөө бодоо одоо 4-5 хүрчээ бодохоор би хорвоод хамгийн азтай хүн юм байна. Бүх хүн намайг ингэ хөөцөлдөг тийм. Яг тэрийн нэрээр өнөөдөр би эрчтэй, хүчтэй амьдралын нэрээр унах босох бүх цаг үед эргээд сэргээ гараад ирдэг. Ийм сайхан хувь тавилантай учирсан болохоор өнөөдөр би аавын сайхан төрсөн өдрөөр яг энэ сайхан ах トゥ нараа цуглуулаа. Хүүхдүүд ингээд цуглаан байх үеийг харъя гэж бодсон. Манай нөхөр чинь ростын ажилтай олцоо бэлгүй байхгүй юу? Цагаанасаар шинж гэсэн чинь өнөөдөр ахтай хүнтэй биш таа. Би бүгдээ сууж ингээд өнөөдөр шинэ суужтай хасан чинь нэр бид яа хинч эрээгүй ажилтай гэж бүгдээгүй яг сайхан ирсэн байна. Тэгээд одоо нэг олон юм хэлээд авах өнөөдөр бид асаа сэтгэл дүүрэн ажиглалтай дурсамж дүүрэн өнгөрөөж заяа. Тотом жоохон дүүнэлтэй сайхан гурван золцолтой өнөөдрийг хүртэл намайг нэг өвгөж зовоож яана ээж авч ийм хэцүү юм уу гэдэг мэдрэмж байгаагүй ийм сайхан гурван хүүхэдтэй. Тэгээд та нар минь өнөөдөр өөрт байх бүх сайхан дурсамжаа бүтээгээд аж аргалтайгаар өнөөдрийг өнгөрөөгөөрэй. Хүн өнөөдөр эхлэх хийж байна. Yeah. Harga harga, saya
баярсараа бас төсөөд нь болж байгаа маш их халуун баяр хүргэе. Тэгээд энэ үчиг та бүгд нь үнэхээр сайхан өнгөрөөлөө гэж хүсэж шүү. Тэгээд би заа манай найз маань ингээд танилцууллаа. Ингээд урлагийн хүн байгаамаа. Тэгээд баярсараа хата бас нэгэн гоё сюрприз дээрсэн байгаа. Тэгээд сюрпризаа тэргүүний ажилтан дуучин Атан гац содонд дэлгэр мөрөнгө өрж байна. Ямар гоё тэр мөрөнд ямар гоё юм бэ тэр дуунуудыг сонссон чинь микрофон жоохон шивээд. Тэ жоохон яхаа эффект өгч. Яа. За өнөөдөр энэ сайхан 64 хүн нас 64 хүн. 64 хүн насыг одоо зоогдож байгаа баяр сахаа. Сая дотор нэг зүйлийг бодоцсон болоо л да. Хэн бүхэн өнөөдөр аавынхаа энэ хайр хүндэтгэлийг бол ингэж алдагшуулж тэгээд ах дүүсээ цуглуулад тэгээд аавдаа талархаж хүн бол чаддаггүй байхгүй юу? Яагаад гэвэл аав гэдэг хүн тийм хэмэртэй, аав гэдэг хүн тийм тэнгэрлэг байдаг учраас харин энэ сайхан хайрыг аав та өнөөдөр өгч чадсан учраас таны сайхан хүүхдүүд өнөөдөр танаар бахархаж танаар гангарч суугаад энэ юм бизээ. Ингээд тантай эрүүлгийг хүсэн өрөө энэ хорвогийн хамгийн сайсан хүсэн өрөөж 100-ны мандал ардын жүжигчин гончгсамлагийн аялгуу 100 жилийн түүхтэй нөө 80 болгодогоо зориулъя. Хөгжим шатлаа бид. Эрийн хямралт гэсэн тэнгэрийн зарлагтай болохоор Монгол хүрээ заяа гэдэг өөдөө батмал хэмжиж та. Ура! 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 Don't
урх болгонд маш олон амьдралаар амьдарч зурдаг. Сараа маань аавынхаа одоо төрсөн өдрөө 6 сарын 19-нд шүүнэ за би нэг л сайхан автор бүтээл юмараа ингээд уран бүтээл хийчих юмнаас энэ авторыг захиасан байгаамаа. Тэгээд би уран бүтээлийн хажуугаар мэдээж цол ганц авдруудыг уралдаг. Тэгээд барьсаахаа ахтай зориулаад Баян Өнгөр аймгийнхан галууд одоо сумынхан байгалыг дүрсэлсэн. Байгалийн хэм одоо төвсөлтөнд дүрслээд хүннүү буюу хүннүү сумын үеэс гэдэг энэ мөнхийн үргэлжлэх ур удмын тасралтгүй үргэлжлэх ийм одоо дугуй буюу энийг уулын хийгээд хүннүү хийгээр чимгэлж өгсөн ийм авдрыг хийсэн байгаамаа. Тэгээд сайхан үеийн үе дүрийн үрд уламжлагдах автар байгаасаа таны буян заяа энэ авдраас уламжлагдаж хамгийн одоо ариун нандин ийм чухал хэрэгэл байсан. Тэгээд нүүдэлчдийн амьдрал суурин соёл нэрийн шилжсэн ч гэсэн авдраа дээдэлж энэ монголчуудын нүүдэлчдийн философиуд ингэж ингэхдээ дээдэлж ирсэн гэдэг буян шилдээд үргэлж нүүрэн байх болтугай гэдэг үр хөвгдүүдээс энэ хүү цор ганц бүтээлийг бэлгэлж байна. Танд 64 насныхан төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Зурхаа хийсэн намайг хөвгөж яасан бүгдийн өвдөг болсон солонгүй дээ. Эхий ороо сумшиг бүний бүгд зураа. Энэ дотор яхаагүй амийн гэрээ зүн нэгэн үзүн тэнгэрээс хөлөж нөгөө зүн хатар туслах зурх бүдий хатаадарлах зургийн алаг солонгүй дээ. Үндийг үргэлжлсэн ажлуудыг зургийн төдий басаа үзэгдэл хуулган бүр газар хөгтөнгөрийн зугаатдын хоосон чадар номын богдрог шиг болж ирээд чулууж иж татсан нарны тал шиг болж ирээд цэцгэлж татсан оногдсон заяаныхаа аага бүгдийг үр олойтж татсан олдохгүй хоёр буурлынхаа бушин дээгүр бүхийж татсан эхлэг үзүүрн сонд түрээстэй эцлэг үзүүрн өлөксөн түрээстэй солон бүлээ бид бүхэн хүн төлөвчний энэ сайхан уудан амьдрал хүний сайхан хувь тавиланд хүн шиг сайхан амьдрж яваа өөрийн түүхээ үлгэр жишээ бүтээж яваа баяр сайхан амьдралдаа баяр сайхан ахта цаашдынхан амьдралдаа эрүүдийг сайн сайхан бүхнийг хүсмээрээ олон жил 75 насныхаа 85 насныхаа 95 насныхаа 105 насныхаа төрсөн өдрийг үр хүүхдтэйгээ ач зээнэртэйгээ хамт тэмдэглэг болтугай гэж хүсэн өрөөж байна. Танда төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Хүрээ! Ингээд баталаа зэрэг үргэлжлүүлэн өрж байна. ажлын өндөр амжилттай одоо ингээд би том тантараа гэхаа За тэгээ. За тооны. Хүлэг шийдэ хасалар цэнхэнтэй
олон хүүхдээ арди цэгийн 사랑가 언니가 하지저소사 뱅글 가즈라 싶은 배치 모둠에 사가사 뒤노모로가 태다 애를 붙은 역대가비 jarımı bayısımı Hayat ikteşo Hem dönülige Ava gece doğasite дан чанарын өвлөн авч өөрсдөө хаалт өгөх өгч авч байгаа баяртай наа.